За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр оч моторсын ээлжид нэгэн бичлэгээ хүргэх гэж байна. За өнөөдрийн танилцуулах автомашин маань бол Бүгдийн хамт Хятад ард улсын зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэл болон экспортороо 10 гаруй жилийн туршлагатай Neta гэж брендийн S загварын автомашиныг танилцуулах гэж байна. Been on back for the next say song. Never tell a back that I never stay running. Sipping on facts, damn, know I got stacks in the lab. Taking bitches straight for another cat. Make shit one, I never had shit. Bitch, move, make your motherfucking head split. Cost me the loss, never really gon' play shit. Tell me never really gon' chase it. Streets to the blade, no fake. Ass to the way, niggas know I ain't. За энэ автомашин маань болохоор бүрэн цахилгаан. Бүрэн цахилгаан дундаа нэг сонирхолтой юм нь юу гэхээр та бүхэн бас интернетээр шуугаад байсан нэг зургийг санаж байгаа бах. Tesla Америкийн хурдны зам дээр хойноо бензин генератор үүрцэн юм явж исэн зураг байсан шүү дээ. Тэгэхээр тэр асуудлыг бол энэ автомашин 100% шийдэж байгаа. Тэр нь юу вэ гэвэл өөр дээрээ бензин генераторт. За автомашины батарейны хувьд гэвэл батарейга EVE гэж компаниас бол авдаг. EVE компани бол Neta батарейгаа нийлүүлдэг. За EVE-ийн Hyundai, Kia, BMW гэх зэрэг автомашинуудад мөн батарейгаа нийлүүлдэг юм том брэнд байгаа. За батарейн дээр бас нэг онцлог юм нь юу вэ гэхээр батарей маань өөрөө температурын тогтмол удирдлагын системтэй. За тэр нь юу вэ гэвэл энэ их сонирхолтой Монголын нөхцөлд аюул их тохирсон шийдэл байгаа. Өвлийн хүүтэнд батарей хөрөхөд дөрөнгүүд өөрийнхөө батарейны энергээр өөрийнхөө батарейг халаана. Зуны халуунд батарейг халаад хэд их халаад байх юм бол өөрийнхөө энергээр батарейгаа хөргөх юм шийдэлтэй ийм автомашин байна. За автомашины хөдөлгөөрийн хувьд гэвэл уг автомашины хөдөлгөөр хоёр төрөлд хуваах хэрэгтэй байгаа. Эхнийх нь яг энэ дугуйг хөдлөж байгаа мотор буюу цахилгаан мотор батарей. Нөгөөх нь яг энэ батарейг цэнгэлж байгаа генератор буюу бензин генератор. Хоёр төрөлд байгаа хэрэгтэй. За батарей нь бол 4388 кВт цагийн багтаамжтай юм батарей. Нэг цэнгээрээ 310 км явах юм багтаамжтай батарейтай. Цахилгаан моторын хувьд гэвэл 230 морины хүч 310 Нм мушиг хүч гаргах юм хүчин чадалтай цахилгаан мотортой. Яг энэ батарейг цэнгэлж байгаа бензин генераторын хувьд гэвэл 1500 литрийн бензин генератор 92 хийх заалттай. За бакны хэмжээний хувьд гэвэл 45 литрийн хэмжээтэй бакт. За тэгэхээр та бүхэн ингэ ойлгочих болно. Уг автомашин маань дан батарейгаараа явхад 310 км явна. Батарейны цэнийг дуусаад ирэх юм бол бензин генератор насаад батарейгаа цэниглээд дахиад 850 км явах. Нийтдээ 1160 км явах юм рейнжтэй автомашин байна. За автомашины хэмжээний хувьд гэх юм бол 4 м 98 санжи урттай, 1.98 санжийн өргөнтэй, 1.45-ийн өндөр. За урд хойд тэнглэгийн зайны хувьд гэх юм бол айгүй хол зайтай. 2.98 санжийн хол зайтай. Тэгэхээр Улаанбаатар байдаг залуучуудын нөгөө унах дуртай, хүчтэй, тухтай гэдэг нэг юм энэ седан байдаг шүү дээ. Энэ седанаас урт, өргөн, тогтвортой, жолоодлох сайтай, тэнглэг хоорондын зайн тэрнээс хол явдал айгүй зөөлхөн. Тэрээс нь энэ маань хойд хөтлөгчтэй учраас урдаа дээр доор гартай айгүй юм зөөлхөн явдалтай ийм автомашин байна. За дугууны хувьд гэх юм бол 19 инчийн спорт хоёлын обуттай 245 45 ийм дугуйтай үйлдвэрээсээ ирдэг. За хажуу талын тойл дөрвөн хаалганы бариул зэрэг нь автоматар нээгдэж хураагддаг. За мэдээж автомашин маань нэг талаасаа бензин чинь нөгөө талаасаа батарейгаа цэнгэлэх юм хоёр талаасаа юм оролттой. За багажны хувьд гэх юм бол автоматар ингэж дээшээ нэгддэг юм багажтай. Мөн адил автоматар хураагдана. Зөөжсөн машинд орж ирээд ухаалаг түлхүүрээ цэнгэлжлээ. За энэ wireless charger маань түлхүүрээр цэнгэлжин уцаа цэнгэлжих боломжтой юм wireless charger байгаа. За хажууд нь мэдээж Type-C USB оролтууд байж байна. За cup holder маань байж байна. За энэ голын хэрцээ бас ингээд хаачих боломжтой. За салооны хувьд бол айгүй том цэлгэр юм том салонтой. Энэ салоныг бас юу юм том болгоод байна вэ гэхээр дээдлийн шилэн дээвэр
хатуу юм шилэн дээвэртэй байгаа юм. Энийний давуу тал нь 2 дугаар игнээс ялангуяа тэр 2 дугаар игнээс айгүй юм том цэлгэр салуунтай харагддаг. За 1 дугаар игнээний зорчигчийн урд бол жижигхэн дэлгэц байгаа. За энэ дээрээс ойр зургийн map, видео, хөгжим юугаар удирдах явчих боломжтой. За үндсэн автомашины удирдлагын дэлгэц маань бол голдоо байрлаж байгаа. За энэ дээрээс дөрвөн дугууны даралтаа харж чинь. За нөгөө child lock хүртэл эндээс удирч чинь. За жолоодлогын горим eco comfort sport e-pedal гэх мэтчлэн жолоодлогын горимоо сонгож чинь. За банкны тага багаж хүртэл эндээс нээж чинь гэх мэтчлэн ойр зургийн машинтай холбоотой удирдлагууд бол эндээс удирч чинь. За урд гэрлийн асаах, унтраах, гэрлээ дээш доош нь тохируулах гэх мэтчлэн юм агс эндээс удирч байгаа. За дараагийн нэг автомашины маань давуу тал гэвэл Neta S загвар маань автопилот системтэй. За энэ дээр юу орох вэ гэхээр adaptive cruise control орж байгаа. За энэ яг үгээр яг урд машиныхаа хурдтай ингэж дагаж ингэж явах ухаалаг хурд баригдсан систем. За forward assist буюу та ингээд уцаа хараад явж иртэл урд чинь нэг машин зогсон та тэрийг анзаарахгүй тоормд гიშхгүй бол машин маань ихний ээлжинд анхааруулна. 2 дугаар ээлжинд танаас үл хамаарахаар өөрөө бүр тоормд зогсохоор юм систем байна. За хойноос машин мөрөхгүй тэр хэд ойртоод ирвэл бас ингээд анхааруулах систем байж байна. За нөгөө цагаан зураас мэдэрдэг систем, цагаан зураас гарахад анхааруулах, цагаан зураасаа голлож явах, зураас давж игнээс солиход сохор бүст машин байгаагаас мэдээлэх гэх зэрэг автомат систем бас байрлаж. За энэ дээр бас нэг гой давуу тал гэвэл энэ жолооны зүүн талд энэ жолооч руу харсан нэг юм камер шиг юм шиг нэг мэдрэг юм шиг нэг юм байрлаад байгаа. Энэ яадаг вэ гэхээр за жолооч зүүрмлэх үед дуу чимээ гаргаж дүрсээр болон чимээгээр жолоочийг анхааруулна. За машины маань бас нэг давуу тал байна. Жолоочийн суудал 8 зүгт тохируулагддаг. Тэгэхээр энгийн машинаас ялгаатай нь хөлний түвшлэгтэй нэмэлтээр. За нэгдүгээр игний зорчигчийн суудал бол мэдээ 6 чиглэлд бас автоматар тохируулдаг юм тохируулгатай байгаа. За ахаад нэг давуу тал гэвэл хойд цонх халаах товчон дээр хоёр талын толио бас халаана. За мэдээж урд хоёр суудал маань хална, хөрнө гэсэн нэмэлт опшнтэй байгаа. За цонх толь гэснээс уг автомашины маань дөрвөн хаалганы цонх дөрвөлээ 2 давхар дуу чимээрэл тусгаарлсан 2 давхар юм цонхтой байж байгаа. Автомашин маань амар гоё HD өндөр нэгтршилтэй 360 камертай байгаа. Урдаа 6 мэтрэгчтэй, хойноо 6 мэтрэгчтэй. Машиныг бол 3D-гээр чаржуулж гин. За энэ бол ухрахтай хийсэн байгаад байна те. Ингээд 3D-гээр чаржуулж гин, дээрээс нь чаржуулна, хажуунаас нь хажуутлаа чаржуулж гин. Өөртөө өнцгөр нь л HD-гээр өөртөө гоё харж болж гин. За хоёрдугаар игнээ бол тэгэл ерөөсөө боссын суудал юм байна нөө. Яасан ч тухтай, яасан ч гоё харуулцтай, шилэн дээвэрч өөртөө гоё харагддаг юм байна. Өөртөө гоё юм байна. Бас нэг давуу тал нь юу вэ гэхээр хоёрдугаар игнээний суудлыг төршлөгийг уургаш нь хоош нь тохируулах боломжтой. За орчилч би бол ингээд хамгийн хойдол дээр нь тавьсан байна. За үүнээс гадна айгүй юм том гарын тавиуртай. За тэгээд мэдээч cup holder байрлаж байна. Доороо USB Type-C chargerтэй. За ингээд энэхүү автомашиныг та бүхэн банк болон банк бусын лизингээр авах боломжтой. Үүний хувьд 110 саяас 129 сая хүртэл хоёр опшны сонголттой байгаа. За уг автомашиныг Монголд албан ёсны дистрибьютор Орч Моторс борлуулж байгаа. Цахилгаан мотор батарейн дээр 3 жил 100 мянган баталгаа хугацаа өгч, бензин генератор дээр 2 жил 60 мянган км-ийн баталгаа хугацаа өгж байгаа. Та бүхэн уг автомашиныг сонирхч байвал доор гарч байгаа утсаар холбогдсон төлөвлөгөө мэдээлэл аваарай. Бид борлуулсан автомашиндаа сэлбэг, сервис, баталгаа хугацааг өгдөг.